алга формацийн хурцын дээд хэсгийг анх Лейтенанаар байшин дуу эрчийг ялгаж байсныг Шаркова Женст формацийн дээд хэсэг ах уул үед, Алексеева энд баяр нар цагаан хаалга үед, Добров Суйтенко нар доод хэсгийг нь модод булаг формацид ялгаж байжээ. 1981 он хүртэл цагаан алга формац нь стратиграфийн ангиллалын хувьд Apple-ийн настай ангиллагдаж байсан. Минжин нар цагаан хаалгын захир уулын нэрээр цагаан хаалга формац болгон ангилж, тулгуур цэцлэлтийг захирын хутгаас баруун тийш 2 км-т хийсэн байдаг. Алексеева мөр хөлтнөөр 2 стратотип ялгаж, цагаан хаалга горизонтод хамааруулсан. Конодонтын судалгаан дээр тулгуурлан Бадарч Нэмсүр нар Эмс Apple-ийн настай гэж нарийвчилсан байдаг. Литологийн хувьд конгломератын мишель нарийн уюуттай саарал, ногоон саарал алюролид, элсчин төв, элслэг шохоожин, цагаан цайвар саарал, саарал, уяллаг ба цул шохоожингоос тогтдог. Нийт зузаан нь 335 м. Палеонтологийн үлдвэрийн хувьд хөөд биетэн конодонт, табулят шүр, мөр хөлтөн ругоз шүр, киреноид агуулдаг байна. Цагаан алга формац нь чулуун формацын элдэгдэл угааглалын гадарг дээр үйл нийцлэгээр хучиж, эндэрт формацаар хучигддаг.